За хамтдаа залбирцгаая. Их эзэн минь ээ. Яг одоо би таны чуулганд ирж байна. Таны амьд үг, таны үнэн үг надад илчлэгдэх болтугай. Тийхүү намайг өөрчлөх болтугай. Есүсийн нэрээр. Амен. Амен. За бүгд хамт Гашуудлын номын 3 дугаар бүлгийг нэ. Гашуудлын номын 3 дугаар бүлэг. За Иремья гэдэг иш үзүүлэгчийн ном байгаа тийм. Тэрний ардталт Гашуудлал гэдэг ном байна. За Гашуудлын номын 3 дугаар бүлгийн 22-оос 24 дугаар эшлэл. Гашуудлал 3-ын 22-оос 24. За би уншаад өгье. Хайр инрэл дуустдаггүй. Өршөөл юунд нь төгсгөл үгүй. Өглөө бүр энэ нь цоошин. Таны итгэлт байдал юутай агав вэ? Эзэн миний хувь гэж амин сэтгэлээсээ би өгүүлдэгэ. Түүндэл хамаг найдлага минь буй гэж хэлж байна. Амен. За энэ ном бол Гашуудлын ном бол яг Гашуудлын ном уг нь. За нийтдээ 5 бүлэгтэй. За 5 бүлэг 1 2 дугаар бүлэг 4 5 дугаар бүлэг нь ер нь бол маш их хүнд зүйлсийн талаар бичсэн. Маш их сэтгэлийн одоо шарах, шаналл, тэ маш их өөдрөг гуниг, маш хүнд хэцүү зовлон зүдэрийн талаар бичсэн тийм ном. Тэгээд яг 3 дугаар бүлэг дээр хамгийн сонирхолтой нь энд хөвөршгүй тэ одоо бурхны хөвөршгүй хайрын тухай өгүүлсэн. За Иремья номыг харах юм бол Иремьяг бол за Библийн одоо эрдэмтэд бол Иремьяг юу гэж хэлдэг вэ гэхээр уйлдаг иш үзүүлэгч гэж нэрлэдэг. Уйлдаг иш үзүүлэгч. За хүүхдээр төсвөлбөл уйланхаа иш үзүүлэгч гэх юм уу. За юм л бол ингээд ер нь бол ингээд уйлаад, шаналал тэ Израильчуудын зовлон харахтаа тэнцээ бүр ингээд байж ядчихдаг тийм иш үзүүлэгч байна. Тэгээд Иремья бол ер нь бол маш хүнд нөхцөл байдал иш үзүүлсэн. Одоо яг саяны бидний уншсан ингээд үгийг харуул их гоё үг байгаа л да. Яг иш үзүүлжсэн тэр цаг үеийн тэр нөхцөл байдлыг нь харах юм бол Израильчууд манай эртний өмнөх 586 онд Вавилоны одоо эзлэн түрэмгийллээс болоод одоо сүрцсэн. Израиль одоо Иерусалим сүрцсэн. Тэгээд ослогдсон. Тэгээ маш хүнд хэцүү, маш одоо гайг аим шиг энэ тэндгүй үхэл хаагцал. Тэгээ өсгөл нь нэрвэгдсэн. Бүр их нь хүүхдээ идэх хэмжээнд хүртэл тэгж өсгөлөнд нэрвэгдсэн. Тийм хүнд гай зовлон одоо туулж ирсэн. Яг тэр үед Иремья иш үзүүлсэн. Тэгээ бурхан Иремьяг юу гэж хэлсэн бэ гэхээр за чи Израильчуудад шийтгэлийг тунхаглаа гэдэг. Израильчуудын гим нүглээс болоод Израильчууд өөрсдийнхөө гим нүглээс болоод шийтгэлээ амсаж байгаа маа. Гим нүглийнхээ үр дагаврыг үр дүн хүртэж байгаа маа. Наадга тунхаглая. Тэгээ нэг талаас ингээ бурхан шахаад байдаг Иремьяг чи наадга тунхагл гэдэг. Нөгөө талаас энийг нь тунхаглангууд нөгөө Израиль ард түмэн ахан дүүс нь цус нэгтэй ахан дүүс нь тэрж байтга бүр яг гэр бүлийнх нь төрсэн ах дүүс нь Иремьяг бүр ингэж ад үзчихсэн. Хавччихсан, гадуурхчихсан. Тэгээ алан гэж хөөжсэн бүр төрсэн ах дүүн штэ. Тэгээ яасан мэхэр чи ингээд бидний ийм гай зовлонтой ийм хүнд хэцүү цаг үед чи юу яриад балаараад имирээд байгаа юм бэ гэд. Бид нар ингээд үхэх гээд зовх гээд энэ чи харин төрөмгөлөгч ирчээд бид нар ингээд өсгөлөнд нэрвээд хүүхдээ барьж идэхээсээр аргагүй байдал ороод байж хахад чи бурхны шийтгэл мэтгэл ингээд яриад байна. Ямар өвчтөй амтан бэ чи чинь. Гэд алах гээд хөөжсэн. Тэгээ бүр ингээд шоронд хийгээд бүр шоронд хийгээс гадна тэр бүр ухсан нүх рүү аваачаад ингээд Иремьяг хийчихсэн. Бити юм яриад чи дуугаа гэд. Тэг ингээд хадны завсар хавчуулагдсан халиуны зулцах хөөрхий гэдэг шиг Иремья нэг талаасаа бурхны шахалтаар тий хэлэх ёстой үгээ хэлнэ. Нөгөө талаасаа хэлэнгүүт нөгөө ард түмэн Иремьяг ингээд тавчаадсэн. Чи буруу юм яриад байна гэж. Тэгээ яг энэ гүн одоо тий сэтгэлийн шаналл донд Иремья иш үзүүлээд тэг яасан бэ гэхээр бүр сүулдэ өөрийнх нь төрсөн өдрийг хүртэл бүр харааж ирсэн. Энэ хорвоод мэндэлсэн миний энэ тэр өдрийг би харааж байна гэж. Тэгээ бүр ингээд нөгөө нэг маш хүнд байдалд орсон байхгүй хинч өөрийнх нь талд биш. Тэгээ бурхан ингээд өөрийг нь ойлгохгүй байгаа юм шиг те чи зүгээр л наатаа хэл. Чи наатаа тунхагл. Чи наатаа иш үзүүл. Яаж зовж байгааг нь, яаж хавчигдчихж байгааг нь, юу туулж явааг нь мэдэхгүй байгаа юм шиг. Нөгөө талаас нөгөө ард түмэн болохоор ах дүүс нь болохоор яг адилхан Израиль хүн биш юм шиг Иремья аашилчихсан байхгүй яг хөндлөнгөөс харах юм бол. Өөрөө нэг ариун хүн шиг, өөрөө нэг гимгүү хүн шиг, өөрөө нэг цэвэр хүн шиг. Тинчээ бидний ингэ шийтгүүлж байгаа нь бол бидний ингэ зовж байгаа нь бол бидний гим нүгнээс болсон. Та нар гимшихгүй бол энэ шийтгэл чинь бүр их сүрнэ. Одоо дөрөвдүгээр бүлгээс харах юм бол Сион сүрнэ гэж өргөжлүүлээд яриад эхэлнэ. Тэгээ яг энэ шаналл донд Иремья нэг зүйлийг ойлгосон. Өөрөөр хэлбэл яасан бэ гэхээр бурхан минь та намайг мартсан байна. Та намайг орхисон байна. Та намайг дуудсан, та намайг ашиглан гэсэн. Та бүр ингээд те одоо намайг баргалтай ингээд гаргуунд гаргаад хогдоор өсрүүлчихлээ. За энгийн одоо орчин үеийн хэлэхээр бол ингэж яриад байгаа. Тэгээд би яах гэж н хорвоод мэдлвэ. Ёстой
Үүлийн лайтай юм нэрэ гэж. Тэгээ маш их гүн шаналл донд тэрийг хэлсэн баг. Тэнгүүтээ яг 2 дугаар бүлийн хамгийн сүүлийн ишлэлээс гинт иргэсэн. Ирэм нөгөө нэг амар ингээл тэ шаналал гомдлол нөгөө шийтгэл мэтгэл яриад нөгөө бурханд гомдлол тэ намайг яах гэж ийшээ явуулсан төрүүлсэн байрсан гэснэ гинт эргэж байгаа. Эргээд 3 дугаар бүлэг одоо яаж нэхэр бурхны хайрын тухай тунхаглаж эхэлсэн. Өнөөдөр та бидний амьдралд магадгүй бид өөрсдийн хийсэн алдаа зөрчил гим нүглээсээ болоод эсвэл өөр хин нэгэн хүмүүсийн тэ одоо буруу шийдвэр буруу сонголтоос болоод бидний амьдрал сүрээд тэ эсвэл ямарч гарцгүй мэт болсон тийм цаг үед учирсан тулгарсан байж магадгүй. Өнөөдөр бид нэр ингээд юу хийхээ мэдэхгүй хамгийн зөв гэж бодсон зүйлээ хийсэн чинь хамгийн буруу байсан тийм нөхцөл байдал донд орсон байхыг ч үгүйсэхгүй. Тэгэхээр өнөөдөр би та бүхэнд яг энэ ишлээс шаналл дундаас сэргэх гэдэг сэдвээр эзний үгийг олцгоё. Шаналл дундаас сэргэх. Өнөөдөр яг жишээлбэл сүм дотор хин нэгэн хүн миний амьдралд ингээд амар хүнд байна. Ингээд би айгүй зовж байна. Надад ийм хэцүү зүйл тохиолдож байна. Зовлон тохиолдож байна. Надад ийм болчлаа, ингэчлээ гэдээ ингээд ярих юм бол сүм дотор тэр хүнд тэгж ярьж байгаа хүнд ингээд ирээд туслаад өгөх хүмүүс зөндөө байгаа. Тийм үстэй ингээд өө яасан бэ, ийсэн бэ, али залбираад өгье, али хамтдаа тий одоо бурхны өмнө ирцгээ юу болсон ингээд ядаж л ингээд сонсоод өгнө тий. Тийм хүмүүс зөндөө ахлагч пасторууд одоо өөрөө эргэн тойрны ингээд мөр зэрэгцээд явж байгаа итгэлийн гэр бүлийн ханд найзууд гэдэг. А Иремигийн цаг үед бол хинч байгаагүй. Иремигийн цаг үед бол Иремиад хинч байгаагүй. Бүр нэг ширхэгч хүн байгаагүй. Тэгээд тэр газрын гүнд хаягдсан байхдаа бурхан руу орилжсэн баг. Тэгэхээр бид нар заримдаа ингэж боддог. Ингээд би энэ зовлонг ганцаараа л туулаад байна. Би энэ зовлонг тий ганцаараа туулаад барахгүй нэ гэж боддог. Би ард нь гарч чадахгүй нэ. Ямар хүнд зовлон бэ? Ямар хүнд асуудал вэ? Ямар хэцүү юм бэ? Яагаад би ийм зүйлийг туулах болов гэж бодох үе байдаг. Эсвэл өнгөрсөн амьдралаа харсан чинь би ямар тэнэг хүн юм бэ? Би ямар адгийн амьтан бэ? Би яагаад ийм буруу муу гим нүгэлтэй амьдралаар амьдрчваа? За би ерөн сэхих арга алга, босох арга алга, тэнхрэх арга алга. Эсвэл эргэн тойрныхоо хүмүүсийг харсан чинь тэ эргэн тойрныхоо хүмүүс эсийн бүлгийнхэн ч юм уу тэ ингээд итгэлийн амьдралд итгэвтэй биш. Сүмдээ ирдэггүй, эсийн бүлэгтээ ирдэггүй, дагалзууртын бүлэгтээ ирдэггүй. Эсвэл ингээ хамтдаа ингээ уулзын уучрээ тэ нөхөрлийн байр ихээр хин ч ирдэггүй. Ингээд хүмүүсийг ингээ харсан чинь хин ч ингээ итгэвтэй биш байгаангууд за энэ хүмүүс ерөөсөө итгэхгүй байгаа юм чинь би нэг хичээгээд яах вэ? Энэ хүмүүс чинь ингээ сайн биш байгаа юм чинь энэ хүмүүс чинь цаг зав гарахгүй байгаа юм чинь энэ хүмүүс чинь сүмдээ ирэхгүй байгаа юм чинь би нэг тэрэнд ингээд нэг оролцоод те одоо ганцаараа ингээд мангар юм шиг ингээд байгаад яах вэ гэж бодох тохиолдол бас байна. Библиэлд яг үнэндээ бол яг Иремигийн түүхээр юу гэхээр хинийч тусламжгүйгээр бурхантайгаа хамт сэргэж болдогчгүй гэдгийг заадаг. Амен. Бидний амьдралд хинч байхгүй байсан ч гэсэн намайг хажуу талаас маань ингээд мөрнөөс мөн татаад те тохооноос мөн түшээд босгоод ирэх хүн байхгүй байсан ч гэсэн бурхантайгаа хамт босох боломжтой шүү гэдгийг Иремья зааж өгдөг. Иремигийн түүх зааж өгдөг. Амен. Хэврээ өнөөдөр магадгүй таны амьдралд таныг хинч ойлгохгүй мэт тийм нөхцөл байдалд та орсон байгаа бол магадгүй та ингээд өөрийнхөө талаар ярих гэхээр тэр ярьсан зүйлээсээ болоод та буцаагаад гимтэн болчих гээд байгаа юм шиг мэдрэмж мэдрээд байвал. Эргэн тойрон чинь таны ярьсан зүйлээс чинь болоод тэ одоо юу гэдэг тантай харилцаанууд нь өөрчлөгдөж гээд байдаг. Таны итгэлийг даах хүмүүс байхгүй байгаад байвал та битгий шантраарай. Шаналл дундаа битгий үлдээрэй. Бурхан тантай хамт байгаа шүү. Амен. Тэгэхээр бид нар ямар ч төрлийн нөхцөл байдал, ямар ч төрлийн шаналл дунд бурхантайгаа хамт сэргэх бүрэн боломж байгаа. Тэгэхээр олон удаа бид нар зүгээр ингээд би сэргэхийн тулд, би босхын тулд надад нэг жоохон л дэм хэрэгтэй байна гэж. Жоохон л сэтгэлийн тэнхээ хэрэгтэй байна. Жоохон л босгон байгуулалт хэрэгтэй байна. Хин нэгэн хүн намайг ядаж ойлгочихосоо гэж боддог. Гэхдээ яг үнэндээ амьдралд бас яг төдийлөн бүх нөхцөл байдал, хүнд нөхцөл байдалтанд бид намайг те биднийг ойлгоё гэд зогсчихдээ хүмүүс байдаггүй. Харин ч эсрэгээрээ чи алдцсан уу? Чи ямар өөдгүй юм? Чи ямар арчаагүй юм? Чи ийм байж алдаадахтай яа дээ? Чи гим нүгэл хийцэн үү? Чи чинь нэрээ. Ингиж шүүх, шүүмжлэх, яллах, там руу явуулах хүмүүс их байдаг. Тийм үү? Тэгэхээр христчдийн дунд ер нь бол нөгөө маш олон хүмүүс сүмээ болдог, сүмээсээ явдаг шалтгаануудын
Ер нь бол дээгүүрт ордог нэг шалтгаан юу вэ гэхээр энэ бол ховживын асуудал. Ховживын асуудал. Тэр ховживын асуудал яагаад тэгж маш хүчтэй нөлөөлөд байна гэхээр нөгөө нэг ховын одоо бай болцсон хүн маань сэтгэлийн хөвд те хин нэгэн хүнээстэй нийгмээс ирж байгаа тэг хүлээлтэнд хүрэхгүй байгаа байхгүй. Намайг ингэж бодно гэж бодсонгүй. Намайг ингэж ярина гэж мэдсэнгүй. Миний тухай ингэж те цуу яриа тараана гэж өстой зүүдэлсэн чгүй. Арайч те. Өөрөөр хэлбэл яасан бэ гэхээр эргэн тойрны хүмүүс бүгдэнд нь итгэжсэн байхгүй. Бүгдэнд нь итгэжсэн. Тэгсэн чинь хүн л юм болохоор бид нар алдаа гаргадаг, хүн л юм болохоор бид нар ундаг, хүн л юм болохоор бид нар бүдэрдэг. Тэнгүүд трийг нь сүм даяараа ингээ ярьдаг. Монгол чуулганд яг юм ингээд энэ бол ер нь бол хавтгай гэж би бол хэлж чадна. Ер нь бол ингээд хин нэгний амьдрал болж байгаа үйл явдлыг бусад хүмүүс нь те ингээд шүүх, туслаад дэмжиж ойлгох гэсэл үдгээр шүүх, шүүмжлэх, яллах энэ хандлага маш их байдаг. Тэгэхээр би та бүхэндээ өнөөдөр шанал дундаас тэгвэл яг Иремегийн түүхээс хэрхэн сэргийх юм бэ гэдэг талаар хуваалцъя. Иремед яг тэр эргэлтийн цэгт яг юу болсон бэ гэвэл Иремег маш их шаналж жагаад маш одоо энийг бол ер нь бол яг сэтгэл судлалын хэлээр бол Иреме бараг депрессэнд орсон гэж үздэг байхгүй. Ер нь бол бараг депрессэнд орсон. Өөрийнх нь төрсөн өдрийг харах хэмжээнд хүртэл би төрөөгөөсөн дээр байсан юм а гэж хэлэх хэмжээнд хүртэл болно гэдэг чинь бараг л депресс буюу сэтгэл готролд орсон байх гэж боддог, үздэг. Тэгээ яагаад гинт ингэж нэг юм эргэч вэ гэж. Гинт амар сэрэгч вэ гэж. Яг Иреме юг хамгийн сайн эсмээр өөрийнхөө амьдралын нөхцөл байдлыг эргэн тойронд харж байгаа тэр зовлон зүдүүрүүд дээр фокусаа тавихаа болоод харин Бурхны зан чанар дээр анхаарлаа хандуулсан. Амен. Бурхны зан чанар дээр анхаарлаа хандуулсан. Тэгээ Бурхны ямар зан чанар дээр анхаарлаа хандуулсан бэ? Хэрвээ та бид үнэхээр амьдрал донд те Бурхнаас гаргалаа хайж байгаа бол Бурхан энэ хүнд хэцүү бэрхшээлтэй те одоо нөхцөл байдал донд надтай хамт байгаасаа намайг гаргаасаа гэж хүсэж байгаа бол хамгийн түрүүнд бид нөхцөл байдлаа харахаа болох хэрэгтэй. Эргэн тойрноо хараад те болохгүй байгаа зүйлээ хараад иж болохгүй гэсэн. Харин Бурхан дээр анхаарлаа хандуулж Бурхан миний итгэдэг Бурхан хин юм бэ гэж өөрөө өөртөө сануулах хэрэгтэй. Хамгийн нэгдүгürt 22 дугаар ишлэлээс. Эзний хайр инрэл дуустдаггүй, өршөөл юунд нь төгсгөл үгүй гэж хэлсэн. Иреме юг сансан бэ гэвэл Бурханы хайр дуустдаггүй гэдгийг сансан. Бурханы хайр дуустдаг. За бүгдээ одоо бодцгоё, төсөөлцгоё те. Яг тэр үе чинь ингээд одоо дайман дуусаад тэр нөгөө нэг эзлэн төрмгийлэл дээр дууссан цаг үе ерөөсөө биш. Яг тэр чинь ингээд эд өрнөөд Израильчуудыг бүр ингээд хятж байгаа, алж байгаа те бүр тийм маш хүнд нөхцөл байдал байхгүй. Тэнгүүд Израильчууд юу харж ирсэн бэ? Юу гэж бодож ирсэн бэ? Бурхан биднийг үнэхээр шийтгэж байгаа юм байна. Шийтгэж байгаа шалтгаан нь бол ер нь бол Бурхан биднийг хайрлахаа болцсон юм гэж бодож ирсэн. Танд ийм үе тохиолдож ирсэн үү? Ингээд ямар нэгэн амьдралдаа нэг буруу зүйл хийгээд итгэснээс хойш те Есүс итгэснээс хойш амьдралдаа нэг буруу зүйл хийгээд тэгээд тэр буруу зүйл хийснээсээ болоод ингээд ямар нэгэн сөрөг үр дагавар амьдрал дээр хүртээд тэгээд тэр нь ингээд ерөөсө дуусахгүй ингээд өргөжлөд яваад ангууд хөөш Бурхан намайг мартсан юм шүү. Би Бурханыг гомдооцсон юм шүү. Би нөгөө буруу юм хийгээдсэн чинь Бурхан надаас нүрээ буруулсан юм шүү гэж бодох үе байсан уу танд? Израильчууд яг тийм мэдрэмжтэй байсан. Өөрөөр хэлбэл тэр чинь ингээд ихэн хүүхдээ идэх хэмжээнд хүртэл тэгж өлсгөлөнд нэрвдчихсэн гэж бодохоор тэр маш хүнд нөхцөл байдал байхгүй. Тэгэхээр Израильчууд юу гэж бодсон бэ? За Бурхан хаана вэ? Баггүй. Бурхан алах. Бурхан биднийг зүгээр шийтгээд орхицсон гэж бодож байсан. Харин Иреме яагсан гэхээр яг тэр нөхцөл байдал үгүй. Бурханы хайр ховиршгүй хэврээ байгаа гэж. За энэ чи инрэл хайр гэдэг үг байгаа. За СМО-доор стандарт монгол орчуулга дээр яг инрэл журам гэж орчуулагдсан. За эзний хайр инрэл. За энэ үг нь бол зүгээр нэг юм одоо сэтгэл хөдлөлийн хайр гэсэн утгатай үг ерөөсөө биш. Харин энэ бол гэрээний хайр гэсэн утгатай. Би гэрээ байгуулсан учраас хайрлж байгаамаа гэдэг еврей үг байгаа. Тэр өөрөөр хэлбэл Бурхан юу гэсэн бэ гэхээр Бурхан Израиль ард түмэнтэй гэрээ байгуулсан. Би та нарын Бурхан байна. Би та нарыг хамгаална. Би та нарыг мөнхөд тий одоо та нарыг оршин тогтнуулна гэж амласан амлалтын тэм гэрээ байгаа. Тэр хайрын гэрээ тэр гэрээнийх нь хайр нь хിവэрэ хизээш дуусахгүй шүү гэдгийг сануулсан. Амен. Та ингээд нөгөө нэг амлсан амлалтнаас одоо ингээд няцчихсан болжсэн тэм тохиолдод байгаа юу? Хин нэгэн хүнд ингээд амлалт өгчөөд тэрнээс ингээд за болио би яг тэр өстө худлаагаасаа тий эсвэл буруу бодчихсан билээ гэжсэн тийм үеуд байгаа юу? Бага тий. Бид нар бол ер нь бол няцаж магадгүй. Хин нэгэн хүндтэй ингээ амлалт өгчөөд эсвэл ингээ тохиролцчоод те одоо юу гэдэг. За чи сайн байвал би сайн бай. Би сайн байвал чи бас сайн байгаарай.
гээд тохиролцоод амлалт өгцөө байжсэн чинь нөгөө хүн сайн биш байгаад гэсэн. Сайн биш байгаад өнгөд за болиё. Одоо ингээл хоёлаа ингээд энэ хүртэл явъя. Бусдаараа бууз уушур бай. Зам салъя. Маш олон хүмүүс тэгдэг те. Бид нар амьдрал дээр маш олоодаа тэгдэг. Яагаад? Яагаад гэвэл бидний хайр дуусаад байгаа байхгүй. Бидний амлалт тэнцээ төгсөд байгаа байхгүй. Харин Бурхны хайр яадаг вэ гэхээр биднийг ямар ч тохиолдолд Бурхан өөрийнхөө зүгээс харахтаа би хамгаална, хайрлна, хангана, өдөрдөн гэсэн тэр амлалт нь мөнхөд тогтноо гэж хэлж байгаа. Өнөөдөр яг Иеремигийн цаг үед Израильчууд үнэхээр гим нүглийн шийтгэлийг хүртээд зовж байгаа ч гэсэн Бурхан хайрлахаа болоогүй гэж хэлж байгаа. Бурхан хайрлахаа болоогүй. Бурхан хайрлахаа болцсон учраас та нар шийтгэл амсаад байгаа юм биш. Харин Бурхан та нарт хайртай учраас дахин сэргээхийн тулд Бурхан та нарт хайраа дахин ойлгуулахын тулд энэ үйл явдал болж байгаа гэж Иеремия хэлж байгаа. Амен. Тэгэхээр та бидний амьдралд болж байгаа сөрөг үйл явдал болгон сөрөг одоо амьдрал тохиолдож болохгүй, тохиолдод байдаггүй хар бараан зүйлс болгон Бурхны шийтгэл бас биш. Магадгүй зарим нь бид нар Бурхныг улан нийлүүгээр тодор харах шалтгаан болох учиртай байдаг. Би нэрээ юун дундуур явж байгаа юм бэ? Би нэрээ хин юм бэ? Би нэрээ хэн болцсон юм бэ? Би юу хийгээд яваад байгаа юм бэ? Энэ амьдрал донд Бурхан намайг хин гэж харж байгаа юм бэ гэж. Өнөөдөр та өөрийнхөө сул талыг харахтаа, өөрийнхөө дутагдaltaй талыг харахтаа, амьдралд алдаж онсон өнгөрсөн амьдралаа харахтаа, өөрийгөө зүхэж, өөрийгөө яллаж, өөрийгөө буруутгаж амьдарч ирсэн бол Бурхан танд хайртай хэвээр байгаа шүү. Амен. Луг намын 15 дугаар бүлгийн 20 дугаар ишлэлээр ингэж хэлсэн байна. Нөгөө төөрсөн хүү гэрлэгөө хүрээд ирдэг тийм үү? Тэнгүүд хүүгээ харсан аав нөгөө хүүгийнхээ өдөөс гүйдэг. Тэгээд тэрэн дээр нэг юм үг байгаа. Өрөвдөн хайрлаж гэдэг үг байгаа. Нөгөө аав нь хүүгээ өрөвдөн хайрлаж өөдөөс нь тосож гүйлээ гэж. За энэ өрөвдөн хайрлан гэдэг бол ивийн за хөөрхөн амт царийг нараа аргагүй. За хүрээд ир гэсэн зүгээр л нэг юм өрөвдөж байгаа, шогшорж байгаа үг ерөөсөө биш. Харин энэ өрөвдөн хайрлан гэдэг нь грек үг нөр ямар утгатай үг вэ гэхээр дотор нь бүр урагдсан гэсэн утгатай үг. Дотор нь урагдах гэсэн үг. Дотор нь урагдаж өрөвдсөн гэсэн үг. Хүүгээ харахтаа дотор нь бүр урагдаад бүр өр зүрхнээсээ бид нар илэг зүрхнээсээ бүр илэг имтэрнэ гэж ярьдаг тийм тэгэж өрөвдсөн гэсэн утгатай үг. Тэр өөрөөр хэлбэл тэр хүн явж жагаад бүдэлж жагаад төөрч жагаад буснуулж жагаад хүрээд ирэхэд нь тэр аавын хайр өөрчлөгдөг. Хүүгийнх нь ямар ч адгийн бүтлгүүтэл нь тэр эцгийн зүрх сэтгэлийг өөрчлөг. Амен. Үүнийг Луг 15 дугаар бүлэг дээр эзэн Есүс Христ Бурхны эцгийн одоо зүрх сэтгэлийг ингээ харуулахын тулд одоо жишээ авдаг тийм сургаалт зөвлөл ярьдаг. Тэр өнөөдөр та бидний хувьд үнэхээр юу гэдэг сэтгэл зүйн хувьд эсвэл амьдралын нөхцөл байдлын хувьд хүнд хэцүү мэд санагдаж байгаа, гарцгүй мэд санагдаж байгаа, өөрийгөө те ялалж байгаа тийм цаг үе, тийм улирал дундуур, тийм нөхцөл байдал дундуур явж байгаа бол Бурхан таныг мартаагүй шүү. Бурхан танд хайртай хэвээр байгаа шүү. Бурхны хайр хизээш дуустдаггүй. Бурхны хайр ингэдэг тийм нэг одоо хугацаанд дуустдаг хүнсний бүтээгдэхүүн биш шүү дээ. Тийм үстэй. Энэ бол 30 хоногийн одоо юутай хугацаатай. Эсвэл 60 хоногийн хугацаатай. Эсвэл 2 жилийн хугацаатай гэдэг тийм хүнсний бүтээгдэхүүн ерөөсөө биш. Бурхны хайр бол үрд мөнх их. Та Бурханд итгэж байгаа бол таныг хайрлаж байгаа Бурхны хайр хизээш дуусахгүй. Хизээш төгсөхгүй. Амен. Өвөл болохоор ингээд далаа хөлддөг тийм үү, нуур хөлддөг тийм, гол хөлддөг тийм. Гэхдээ ингээд доогуур нь ингээд амьдрал явж идэг тийм үү, ингээд усан доогуур амьдрал явж идэг гэсэн ингээд далаа доогуур амьдрал явж идэг. Тэгээ ингээд дээрээс нь харах юм бол ингээд хөлдсөн юм шиг харагдана. Ингээд ямар ч ус байхгүй юм шиг, доор нэг ямар ч амьдрал байхгүй юм шиг. Тэнгүүд H2O гэж ус төрөгчийн одоо нэгдэл байгаа тийм, ус төрөгчийн нэгдэл. Тэгээ усны молекул ус төрөгчийн тийм нэг ингээд одоо холбоос байгаа. Тэгээ усны молекул тэр ус төрөгчийн одоо улмаас холбоо үүсгээд тэр нь усан доторх температурыг ер нь бол амьд амтан байх боломжийг хангаж өгдөг байхгүй. Тэгээ өвөл болохоор яадаг вэ гэхээр ус өөрөө тэлээд молекул нь тэлдэг гэсэн үг. Молекул нь тэлэн гүтэх хөлдөөд хөнгөн болдог. Хөнгөн болоод ирэхээр дээшээ усныхаа гадаргуур ингээд мандал дээр гараад ирдэг. Тэгээд усны дээдл нь хөлддөг. Гэхдээ доогуур нь амьдрал явждаг. Далайн амьдрал ингээд явж байгаа шүү дээ, тийм. Гэтэ дээдл нь хөлдсөн мөн. Тэгэхээр энэ бол нэг юм одоо шинжлэх ухаанаар ингээ физикээр ингээ харах юм бол ингээ гайхалтай юр бус юм тогтсон. Тэгээ заримдаа бидний амьдрал ингээ гаднаас харахаар ингээ хөлдсөн юм шиг харагддаг. Бурхан бидний ингээ тоохоо болцсон юм шиг тий.
юу ч байхгүй юм шиг, ямар ч ингээд тий амьдрал байхгүй юм шиг харагддаг. Найдвар байхгүй юм шиг харагддаг. А гэхдээ Бурхан бидэнд гайхалтай хөв тавилан зөвшөөрсөн. Тэр нөхөр усны доогуур бидэнд Бурханы хайр, өөрийнх нь хайрыг үзүүлсэн хэвээрэл баг. Амен. Тэр ямар ч гайхаа юм шиг, ямар ч хүнд зовлон, ямар ч адгийн юм нүгэл Бурханы хайраас биднийг салгаж чадахгүй. Амен. Яагаад гэвэл Бурхан биднийг болзолгүйгээр хайрласан байхгүй. Иохан 3:13, 1-р Коринт 13:13. Итгэл, найдвар, хайргуур үлддэг боловч хамгийн агуу нь хайр юм аа гэж хэлдэг. Тийм үү? Амен. Тэгээ би та бүхнийг уриалж байна. Заримдаа бид нар Христ итгэж хүмүүс гэдэг нэг маш тийм хүнд дарамтны дунд амьдардаг. Дарамтны дунд амьдардаг. Ямар дарамт вэ гэхээр бүх цаг үед бүх хүмүүст зөв хүн, сайн хүн байх ёстой гэж. Гэхдээ энэ бол яг зөв л дөө. Ингээд бид нар ариуслын амьдралаар амьдарч байгаа хүний хувьд бид нар сайн байх ёстой, бид нар зөв байх ёстой. Гэхдээ амьдрал дээр, бодит амьдрал дээр тэгж чаддаггүй гэдгийг бид нар мэднэ. Тийм үү? Тийм юм байна уу? Надтай адилхан тийм юм байна уу? Йоо, амен, ашгүй дээ. Тэр өөрөөр хэлбэл юуны тухай яриад юм гэхээр бидний амьдралд тохиолдож байгаа тэр хүнд хэцүү нөхцөл байдлаас болоод Бурхан намайг хайрлахаа болсон гэж ботхоо болоорой гэж. Тэгээ ингэж бодсноосоо болоод олон хүмүүс шанал дундаа үлдчихдэг байхгүй. Шанал дундаа үлдчихдэг. Зовлон дундаа үлдчихдэг. За би ингээл дуусаа. За одоо би ингээл тий одоо орхигдсан, хаягдсан. Бурхан намайг мартцсан. Бурханы итгэлийг би алдсан. Бурханы урмыг би хугалцсан. Гэтэл яг үнэндээ нөгөө усны доогоор амьдрал үргэлжилж байгаатай адилхан Бурхан биднийг хайрлсан хайр нь үргэлж хэвээрэл байждаг. Амен. Би тань дахиад хэлье. Бурханы хайранд цаг хугацаа гэж байхгүй шүү. За энэ 22 дугаар ишлэлээр өршөөл гэдэг үг байгаа. За манай монгол хэлэн дээр бол яг өршөөл гэж орчуулагдсан. Яг еврей хэлэн дээр бол рахам гэж үг. Рахам гэдэг үг нь за яг еврейгээрээ болохоор ийм одоо их хүний умаа гэж содогдог байхгүй. Их хүний умаа. Их хүний шүү. Эмэгтэй хүний биш. Их хүний умаа. За яг монгол руу орчуулах юм бол ихий хөвлийн байхгүй. Ихий хөвлийн. Монгол руу монголчлох юм бол. За энэ ямар утгатай хэлж ийм гэхээр Бурхны одоо энэ өршөөл байгааз Бурхны өршөөл их хүн үр хүүхдээ үргэлж өрөвдөж хайрлаж өршөөж байдгийн адил тийм өршөөлийн тухай ярьсан. Бид нар ярьж штэ үхтэл үр харам гэж ярьдаг үстэй. Үхтэл үр харам. Тэр их хүний тэр одоо агуу хайртай Бурхны тэр өршөөлийг зүрлсэн. Ямар ч цаг үед хүлээгээд авах өршөөх тэр хайр бол Бурхны хайр бол дуусахгүй шүү гэж. Өнөөдөр бид нэр түрүү хэлсэнчлэн өөрсдийнхөө алдаа дутагдлыг харахтаа өөрөө өөрсдөө зөвхөж буруутгаж амьдарч байгаа бол нэг талаасаа энэ бол зөв, энэ бол эрүүл байна. Яагаад гэвэл би өөрийнхөө алдааг хараад буруу зүйлийг харахтаа гимшиж байна гэсэн үг шүү дээ, харамсаж байна, харуулсаж байна гэсэн үг. Гэхдээ энэ дотроо бас ингээд өөрийгөө яллаад үлдэж бас болохгүй. Яагаад гэвэл Бурхан биднийг хайрлсан хэвээрээ учраас Бурханы хайр дотор буцаад сэргэх хэрэгтэй. Буцаад босох хэрэгтэй. Амен. Битгий өөрсдийгөө шанал дундаа гацаагаарай. Иремья тэгж гацыг сонгоог байхгүй. Иремья тэг өөрийнхөө төрсөн өдрийн хүртэл хараах хэмжээнд очичоод тэгээд буцаад иргэсэн. Гэхдээ энэ чинь тэнцээ нэг ямар нэгэн сайхан зүйл болсон учраас биш. Нөхцөл байдал яг хэвээрэл байсан. Хэцүү хүнд зовлонтой тий одоо эргэн тойронд харахад ингээ ахтуус нь ингээл үхээл үлбэрч үхээл ингээл янз бүрийн болвол нөхцөл байдал яг хэвээрээс. Гэхдээ Иремья тэнцээс яаж сэргсэн бэ гэвэл тэнцээ Бурхны зан чанарыг ухамсартайгаар дахин харж бодож сансан байхгүй. Тэгэхээр та бид энэ амьдралдаа ер нь бол Бурхны зан чанарыг эргэж харж явах хэрэгтэй. Бурхан Авраамд юу ийсэн, Исаакт юу ийсэн, Яаковд юу ийсэн, Израильчуудад юу ийсэн, Цүлд юу ийсэн, Египтээс яаж гаргасан, тэ Канаан нутг руу яаж оруулсан, Канаан нутгийн тэр хаадуудыг ялахад яаж тусалсан, эзэн Есүс Христ ирээд юу хийсэн, энийг үргэлж санаж явах хэрэгтэй. Яг бол энэ бидний өвөг дээдсэд хийсэн Бурхны агуу гайхамшгууд шүү дээ. Өнөөдөр бид ч гэсэн яг адилхан. Амен. Хоёрдугаарт нь 23 дугаар ишлэлээр Иремья Бурхны өршөөл хайр дуустдаггүй гэдгийг сансан. Эхнийх нь 2-дугаарт нь 23 дугаар ишлэлээр өглөө бүр Бурхан өөрт нь нэгүслээ өгдөг гэдгийг дахин сансан. Өөрөөр хэлбэл юу гэхээр өчигдрөөрөө амьдрахыг, өнгөрснөөрөө амьдрахыг сонгоогүй.
За бид нар ер нь олон тохиолдолд ер нь өнгөрснөөр амьдардаг. Өнгөрсөндөө амьдардаг. Та нар нэг ийм одоо түүх мэдэн шүү дээ. Ингээд нөгөө жишээ. Хоёр найз ингээд явж байсан. Тэгээ гол гатлах хэрэгтэй болоод. Тэгээ нөгөө гол гатлах хэрэгтэй болоод яасан чинь нэг эмээ хөвшин ингээд өндөр настай эмээ ингээд зогссон. Алиг хүмүүний намайг ингээд гол гаргаад өгөөч, энэний цаана гаргаад өгөөч. Эмээ ингээд чадахгүй нэ алиг надад туслаач гэх. Чинь нэг найз нь болохоор ингээд жоохон цааргалаад яах юм бэ ингээд яаж ингээд одоо энэ голоор ингээд авч гарах юм бэ хэцүү шттэ гэл. Нөгөөд нь гараа ил тусалчаа гэл. Тэгсэн чинь ингээд бөө ингээд одоо мэтгэлцэн болж байгаа. За тгийг тэгэхгүй гэл ингэж байгаа л нөгөө нэг цааргалаад байсан ингээд үүрцсэн гэл үүрээд. Тэгээ үүрээд за гаргая гэл. Тэгээ олынхаа цаана ингээд авиж гаргасан. Тэгээ авиж гаргаж ингээд буулгачаад эмээгээ буулгачаад за ингээд болчлоо тий. За одоо эмээ ингээд боломжтой сайн яваарай гэх. Тэгээ нөгөө хоёр найз ингээд цааш ингээд замаар хөглөөл явсан. Тэгээ явж исэн чинь нөгөө нэг үүрээд гаргасан найз нь ингээд яриа л гэсэн ингээд үүрэх ёсгүйсэн байхгүй ингээд тий ингээд хам гутал утас харлаа ингээд муухай болчлоо. Уг нь ингээд ганцаар байсан ма шууд ингээд өмдөө шуужаал гутлаа барайл ингээд гарч байсан. Тэгсэн чинь ингээд гар март ингээд завгүй байсан учраас ингээд хамаг юм ингээд норц ингээд муухай болчлаа шавар маар болчлаа. Яриад өглөөл яриад. Ста тийх ёсгүй дараагийн удаа бити тэгэрэж ста нэр энэс надаас айгүй хэвцүү байлаа гэх. Тэгсэн чинь нөгөө найз руу эргэж харснаа. Хөш. Чи одоо хүртэл нуруунд дээр нөгөө имийг үрцэн явж байна гэж. Заримдаа бид нар өнгөрсөн амьдралаас ерөөс ингэ салдаггүй. Өнгөрсөндөө зууралтай л байдаг. Тэгээд нэг зүйлийг бид нар бас ингэ ухамсартайгаар тий ингэ логикоор ингэ бас хүлэмжшөөрөх хэрэгтэй. Тэрний үхээр бид нар хизээч өнгөрсөндөө очиж чадахгүй. Тийм үстэй. Өнгөрсөндөө очиж чадахгүй гэж чи юу гэсэн үг юм? Бид нар өнгөрснийг хизээч өөрчилж чадахгүй л гэсэн үг шүү дээ. Бид нар 1000 шаналаад яах юм? 1000 өнгөрсөнийг ингэ сэтгэл дотор тээгээд яах юм? Яг юу өөрчлөх юм? Өгсөн босоод ирэх юм уу? Эсвэл хийсэн буруу зүйл маань ингээд арилчих юм уу? Үгүй. Харин Иремья энэ чи юуг анзаарсан бэ гэхээр, юуг ойлгосон бэ гэхээр надад бурхан өглөө бүр шинэ өглөөг зөвшөөрд юм байна гэдгийг. Өглөө бүр өдөр бүр би бурханы нэгүслэр амьдрах ёстой юм байна гэдгийг ухаарсан. Одоо нөгөө нэг өөрийнхөө төрсөн өдрийг хараагаад исэн Иремья чи өөр болчихж байгаа байхгүй. Өнгөрсөн төгөө зууралт яг ч намайг төрүүлсэн юм. Миний төрсөн өдрийг бас хараад идэг мэдэг гэл ингээл. За яг хараад идэг гэж хэлээгүй л дээ. Би харааж ийн гээл тэгдэг. Тэгэхээр бид нар шанал дундаас сэрхэхийн тулд бидний дараагийн хийх ёстой чухал зүйл бол өнгөрснөөсөө салах хэрэгтэй. Өнгөрсөндөө амьдрахаа болох хэрэгтэй. Харин өглөө бүр бурхан бидэнд шинэ өглөөг зөвшөөрдөг гэдгийг хүлээмжшүүлэх хэрэгтэй. Амен. Та өнөө өглөө боссон гэдэг нь бурханы нэгүсэл шүү дээ. Бид нар өглөө ингээд нүдээ нийгээд ингээд сэрж байгаа гэдэг нь бурханы нэгүсэл байхгүй. Өчтөр бид нар алдсан байж магадгүй. Гэхдээ өнөөдөр бид нар шинээр амьдрах боломжийг өгж байгаа гэдэг нь бурханы нэгүсэл. Амен. 23 дахь эшлэлээр ингэж хэлсэн. Өглөө бүр энэ нь цоошин гэж. Таны итгэлт байдал юутай агуу вэ гэж. Бурхан өглөө бүр бидэнд нэгүслээ өгөхдөө ядардаггүй. Ерөөсөө ядардаггүй. Бид нар бол өглөө болгон босоод өглөөний цай бэлдвэл ядарна. Тийм үстэй. Өглөө болгон босоод өндөг чанаал өндөг шараад байл бид нар ядарна шүү дээ. Тодорхой хугацааны дараа ирчүүд даа ялангуяа. Харин бурхан бол ядардаггүй. Бидэнд өдөр бүр шинэ өглөөг өгөхөд бурхан хизээч ядардаггүй. Тийм учраас энэ Иремья юу ч хэлсэн мэхээр таны итгэлт байдал агуу юм аа гэж хэлсэн. Та ямар агуу итгэмжтэй бурхан бэ гэж. Энэ орвоо дээр бурхнаас өөр агуу итгэмжтэй, төгс итгэмжтэй нэг хаач байхгүй шүү дээ. Амен. Тийм учраас Иремья ганцаараа байсан ч гэсэн тэр харанхуй нөхөнд гүн ангалд унагттай шидэгдсэн байсан ч гэсэн сэтгэлзэн өвд, сүнсний өвд, итгэлийн өвд тэнхэрч сэргэж чадсан баг. Бурхан миний итгэл найдвар гэж. Амен. Би та бүхнийг уриалж байна. Заримдаа биднэрт эргэн тойронд хинч туслахгүй байх, хинч туслах боломжгүй тийм нөхцөл байдал тулгарч болно шүү. Магадгүй шүү. Тэр үед бити шаналаарай. Тэр үед бити өөрийгөө ингээд те надад хинч байхгүй би орхигдсон би хаягдсан би хинч биш гэж бити өөрийгөө те шаналгаж тэр хүнд хэцүү нөхцөл байдалтай гацаарай. Харин бурханд илүү их найдаарай. Бурхан танд шинэ өглөөг бэлгэлж байгаа шүү. Амен. Бид нарыг бол мэдэн шүү дээ, нар ингээд олон хүмүүс ер нь бол ингээд нар дэлхийг тойрдог гэж боддог. Яг л үгүй. Дэлхийн нарыг тойрдог. Дэлхий
Дэлхийг тий ингээд одоо нар тойрж байгаа учраас дэлхийн амьдрал явж чинь гэж боддог. Гэтэл үгүй. Дэлхий нарыг тойрж байгаа учраас дэлхийн амьдрал явагдчих. Амен. Өөрөөр хэлбэл нарны тэр тогтож байгаа байдлыг хэн ч өөрчилж чадахгүй. Бид нар энэ дэлхий дээр энэ бөмбөрцөг дээр мянга үсрээд, дэвхцээд, орилоод, пуужин хөөргөө, сансарлуу нисээд юу ч болсон нар байж л байна. Байж л байна шүү дээ тийм чинь нар байж л байна. Дэлхийгээс нар хүртэлтэй ер нь бол 8 минутын хугацаа байгаа шүү дээ гэрлийн урдаар. Тэгэхээр өөрөөр хэлбэл өглөө босонгууд бид нар нэг зүйлийг мэднэ те. Нар манднаа гэдгийг мэдчихэж байгаа. Тэгмэд өглөө босонгуудаа сэрэнгүүтээ ямар гоё шүн болчихвоо гэж боддгоо өстөр бид нар. Өглөө босонгуудаа хүү нар нь хайцсан юм бэ? Хүү нар хайчих гэж боддгоо өстөр. За яг үүлтэй үйл бид нар ингээд за бороотой байна те. Үүширч нарны урд үйл орцсон гэж бодно. А гэхдээ хизээш бид нар гарч ирээгүй гэж боддгоо өстөр. Тэгэхээр Бурхны те хайр инрэл, Бурхны энэ нэгүсэл яг л дэлхийг ивэж байгаа нартай адилхан өглөө бүр цоо шинээр бидэнд өгөгддөг. Амен. Урамтай байгаарай ах дүүсээ. Энэ амьдрал хэцүү зүйлсээр дүүрэн олон те одоо бид нар буруу муу сонголтууд хийдэг. Тэр үнэн. Гэхдээ үүнээс илүү агуу зүйл байгаа. Тэр бол Бурхны нэгүсэл. Бурхан бидэнд өглөө бүрийг зөвшөөрч байгаа. Бурхан биднийг яг байгаагаар нь хайрладаг цорын ганц төгс эзэн билээ. Амен. Бид нар хүмүүсийг харахад бол ялгаж харилцдаг штэ. Сайн байвал гайгүй харилцсан, саар байвал зайгаа байрна. Бурхан хизээч тэгж ялгадаггүй. Тэгэхээр Бурхан таныг ялгаагүй шүү. Бурхан таныг ялгуурлаагүй шүү. Ингэж бити бодороо. Пасторууд л өглөө болон гой сэрдэг байх та гэж. Эсвэл Библийн сургуулийн багш нар л өглөө сэрэхдээ нэх гой сэрдэг байх та гэж бити бодороо. Бурхан хүнний бүрт яг адилхан хувь нэгүслээ өгсөн. Миний дээр, бидний дээр Бурхан яг адилхан нарыг мандуулж байгаа. Тэгэхээр та Бурханы хувьд үнцэнтэй. Та Бурханы хувьд хайрлагдсан нэгэн. Та Бурханы хувьд үнэтэй нэгэн шүү. Амен. Өөрийгөө битгий голоорой, өөрийгөө битгий сул дорой гэж дорд үзээрэй. Матай номын 6:34 дэх ишлэгийг бид нар мэднэ те. Маргааш нь өөртөө санаа тавих тул маргаашийн төлөө бүх санаа зов. Өдөр бүрийн зүдүр өдөр өдөртөө хангалттай гэж хэлсэн. За энэ юуны тухай ярьж байгаа вэ гэхээр нөгөө нэг ийм за маргааш идэх хоолоо өнөөдөр битгий аваа гэдэгт хоёрос яриаггүй шүү дээ. Харин өдөр бүр Бурхантайгаа хамт бай гэж хэлж байгаа. Өдөр бүр Бурхантай найдаа гэж хэлж байгаа. Бид нар Марта Мари хоёрын түүхийг мэднэ те. Марта Мари хоёрын түүхийг санаж байгаа юм байна уу? Эзэн Есүс Христ эгчдүү хоёрт юу ч хэлдэг вүлээ? Санаж байгаа юм байна уу? Марта, Марта чи юунд санаа зовоод байгаа вэ? Ингээл нэгнүүгээр тэрүүгээр нэг амжуулах гал хоолгонд хийчихэл аяг шанагтаа угаачих гал ингээл те гэрт нь хүндтэй зочин ирчээд байгаа. Гэтэл Мария юу гэж хэлдэг лээ? Мария юу гэж хэлдэг лээ? Хамгийн үнэтэй зүйлээ авлаа гэж болсон байна гэж хэлсэн. Өөрөөр хэлбэл бидний хувьд өдөр бүрийн санаа зовлт яг үнэнд бол ашиггүй. Ямар ч ашиг байхгүй. Сэтгэл зүй өвдөж тэр. Ямар ч ашиг байхгүй. Бид нар санаа зовснороо өөрсдийнхөө өндрийг өсгөж чадахгүй те. Нэг төө нэмж чадахгүй, нэг санч нэмж чадахгүй те. Библи хэлдэг шүү дээ. Харин санаа зовхын оронд өдөр бүр Бурхандаа найдаж амьдраа гэж хэлж байгаа. Бурханы нэгүсэлд найдаж амьдраа. Бурхан та биднийг өөрчлөхийг, Бурхан та биднийг сэргийхийг үнэхээр хүсэж байна. Яг Израиль ард түмэнд Иремягаар дамжуулаад өнөөдөр хүнд хэцүү зовлон зүдүр байгаа ч гэсэн Бурханы хайр дуусаагүй учраас Бурханы нэгүсэл өглөө бүр тэр шинэ байдагтай адилхан би та нарыг гарцаагүй сэргэнэ гэдгийг Израильчуудад хэлчихсэн. Амен. Тэр өчтөрийн алдаанд өнгөрсөн амьдралынхаа хар бараан түүхэндээ живж гацаж битгий амьдраарай. Заримдаа бид нар ингээд нэг өнгөрсөн амьдралдаа би буруу зүйл хийсэн учраас алдаа зуршил гаргасан учраас гээд өөрийнхөө ирээдүг ингээд боомлчдөг. Бурхнаар хэрэглэгдэх, Бурхнаар ашиглагдах тэр ирээдүг ингээд өөрийнхөө гараар боомлчдөг. Тэгээ ямар ч хөдөлгөөн хийж чаддаг. Яг хөдөлгөөн хийх гэхээр ямар нэгэн шийдвэр гаргах гэхээр тэгээ дуудлагын дагуу явах гэхээр өнгөрсөн амьдрал нь бодогдоод байдаг.
Чи ийм штэ. Чи тийм штэ. Чи ийм арчаагүй штэ. Чи болооч чи ингэж царайлаад таад юм бэ. Гэтэл бурхан хизээж биднийг тэгж хардаггүй. Бурхан та биднийг аврахдаа сайн байсан учраас авраагүй штэ. Бурхан биднийг нүгэлтнүүд байхад аварсан гэдэг тийм үү? Амен. Гигантнүүд болсон дараа аварсан уу? Гимгүү болсон дараа аварсан уу? Үгүй. Нүгэлтэй байхад аварсан. Тийм учраас өнгөрсөнтэйгөө зурлалтаж тий өөрсдийнхөө ирээдүг боомлохгүйгээр өдөр өдрөөр Бурханыхаа нэгүсэл дотор амьдарцгаа яах тусэ. Бурханыхаа нэгүсэл дотор өсцгөөе. Бурхан та бидэнд шинэ өглөөг, шинэ өдрийг өдөр бүр бэлгэлж байгаа учраас тэр өдөр бүр дотроо Бурхантайгаа нөхөрлөж амьдарцгаая. Тэгвэл бид нар энэ олон шанал, энэ хэцүү бэрхшээл дундуур Бурханд найдсан найдар итгэл урам зориг дотроо тэнхээтэй сэргэж чаднаа ах түсэ. За хамгийн сүүлд 24 дүршилтэр. Эзэн миний хувь гэж амин сэтгэлээсээ би өгүүлдэгэ. Түүнд л хамаг найдлага минь буюу гэж хэлсэн. Амен. Эзэн миний хувь гэж амин сэтгэлээсээ би өгүүлдэг. Түүнд л хамаг найдлага минь буюу. За хамгийн эхлээд юу байсан бэхээр Бурхны хайр дуустдаггүй буюу Бурхан таныг хайрласан хэвээр байгаа. Шанал дундаа битгий гарцж хараа гэж хэлсэн. Хоёрдугаарт нь Бурхны нэгүсэл өглөө бүр биднэрт цоо шинээр өгдөг учраас Бурхны нэгүсэл бас төгсдөггүй. Тэгээ Бурхан өөрийнхөө нэгүслийг өдөр бүр өгдөг гэдэг нь Бурхан үнэхээр агуу итгэмжтэй Бурхан. Бурхны итгэлтэй байдалд битгий эргэлзээрэй гэж хэлсэн. Бурхан та бидэнд хандж байгаа тэр итгэлтэй байдал нь хизээч өөрчлөгдөхгүй. Тийм учраас хинээс ч илүүтэйгээр юунаас ч илүүтэйгээр цорын ганц итгэмжт нэгэн бол бидний эзэн түүнд итгэж найдаж амьдраарай гэж хэлсэн. Гуравдугаарт нь шанал дундаас бид нэр үнэхээр сэргмээр байгаа бол бид нар өөрсдийнхөө хамгийн үнэт баялагийг эзэн Есүс Христийг болох хэрэгтэй. Амен. Эзэн миний хувь гэж амин сэтгэлээсээ би өгүүлдэгэ. Түүнд л хамаг найдлага минь буюу гэж хэлсэн. Эзэн миний хувь буюу энэ чи одоо за яг шууд утгаар нь орчуулах юм бол хувь, хувь заяа гэсэн утгаар илэрхийлэгдэнэ. Энэ яг энэ чинь нэг юм өв хөрөнгөний тухай ярьж байгаа. Бурхан миний өв. Тэр Матай номдэр хэлдэг те. Эд баялаг нь хаана вэ? Зүр сэтгэл нь тэнд байна гэж. Тийм учраас газар дээр биш тэнгэрт эд баялаг хураараа гэж. Тэнгүүд маш олон хүмүүс тэнгэрт эд баялаг хураахын тулд энэ чинь сайн үйлчлээд өгье гэж боддог. Энд чинь айгүй сайн үйлчлэх юм бол тэнгэрт миний эд баялаг нэмэгдээд байна гэж боддог. Үгүй. Энэ ерөөс үйлчлэлийн тухай яриаггүй шүү дээ. Харин юуны тухай ярьсан гэхээр Христтэй нөхөрлөлийн тухай ярьсан байна. Тэнгэрт эд баялаг хураана гэдэг бол Христтэй нөхөрлөлийн тухай ярьж байгаа. Амен. Та өнөөдөр Христтэй нөхөрлж амьдарч байгаа нэгэн бэ. Христтэй нөхөрлөл донд хэрэг өсөж байгаа нэгэн бэ. Хэрвээ бид нар хүнд хэцүү нөхцөл байдал донд босож чадахгүй байгаа гэвэл, сэхэж чадахгүй байгаа гэвэл, тэнхэрч чадахгүй байгаа гэвэл бид нар нэг зүйлийг анзаарах хэрэгтэй. Би яг Есүстэй нөхөрлж байгаа юу гэж. За би чинь маш тодорхой хэлье. Бид нар гим үлдэхгүй амьдрын гэсэн утгаар ерөөсөө яриаггүй. Харин бид нар унсан ч бүдэрсэн ч буцаад босоод ирэх тэнхэлтэй байхын тулд, сүнслэг хүчтэй байхын тулд бид нар Христтэй ойрхон бай сурах хэрэгтэй. Амен. Амен. Бид нар гим нүглийг ялах ёстой. Бид нар гимийг эсэргүүцэх ёстой. Бид нар гимд үгүй гэж хэлэх ёстой. Гэхдээ заримдаа бид нар бүдэрдэг. Заримдаа бид нар ундаг. Яг израилчууд шиг. Яг израилчуудтай нэгэн цагт Мосе Йошуагийн үед Канаан нутаг руу ороод тэр одоо юу гэдэг юм бузар муу гим нүглэр дүүрэн хаадуудыг хяар зохиж байсан лугай адил мандаж явсан цаг үе байгаа. Давид Соломоны үед мандаж явсан цаг үе байгаа. Харин Вавилон асрын үед сөхөрч явсан цаг үе байгаа. Гим нүглийн шийтгэлийг хүртэж байгаа. Тэгээ Израилийн түүхийг харах юм бол бид нар хувь хүн бидний энэ түүх шүү дээ. Нэгэн цагт бид нар ингээд Бурханд итгэл амар итгэл найдаал амьдрал гоё болоод Бурханаар чөлөөлөгдөөл амьдралын том асуудлуудыг улаан тэнгис ярьж байгаа юм шиг гарч ирээл 10 гамшиг болж байгаа юм шиг те бидний амьдрал дээр ингээд янз бүрийн гайхамшигуд болоод бас нэгэн цагт бид нар яг л энэ цаг үеийн израилчууд шиг гим нүгэлтэд автцсан. Өөрсдөө маш их бардцсан. Хуурамч итгэл үнэмшилд итгэцэн. Би Бурханд итгэж байгаа учраас миний амьдрал дүүс тохиолдохгүй гэж бодцсон. Тэгээ сөхөрч унж байгаа. Бардамлаасаа болоод унж байгаа. Бардамлаасаа болоод гим нүглийн боол болцсон байгаа. Тийм цаг үе байгаа. Гисэн ч гэсэн Бурхан юу хэлж байгаа вэ гэхээр
сэргэх хэрэгтэй гэж хэлж байгаа. Босох хэрэгтэй. Өндих хэрэгтэй. Тэгэл өнгөрснөө хараад ингээл бити ингээл 10 жилийн өмнөх 20 жилийн өмнөх юмыг бодоол уйлаад байгаа чи гэж. Одоо болооч. Бурхандаа итгэеч. Бурхныхаа хүчээр, Бурхныхаа сүнсээр сэргээч гэж Бурхан өнөөдөр танд хэлж байна. Амен. Өнгөрсөндөө битгий гац. Өнгөрсөнд болсон тэр үйл явдлыг ингээл үзэн ядалтаар ингээл битгий тийжээ. Үл уучлаад үзэн ядалт тэрмүүсээ зөвүүн амтан, тэрмүү хатгийн амтан, тэрмүү байгааг бол би ингэхгүй байгаасийн. Түрүү хэлсэнчлэн хизээч бид нар өнгөрсөнд очиод өнгөрснийг өөрчилж чадахгүй. Өнгөрсөнд болсон зүйл өнгөрсөндөө үлдэг. Харин өнөөдрөөр амьдарцгаа яах вэ? Өнөөдрөөр бүгдээрээ урам зоригтой амьдрахын тулд бидний хөв, бидний өв эзэн Есүс Христ байх болтугай. Амен. Тэгэхээр бидний энэ амьдралын он жилүүд нэгэн цагт дуусна угаасаа. Угаасаа л дуусна. Бид нар хорвол хэд яг энэ одоо физик мах бодоор мөнх амьдрахгүй. Бид нар эзэн Есүс Христийг ирэх өдрийг хүртэл эзэн Есүс Христ энэ хорвол хэд биднийг энэ одоо энэ амьдрал донд амьдарч явах үед ирэх юм бол бид нар шинжлэгдсэн биеэр амьлна, сэргэнэ. Харин энэ бидний энэ хорвогийн амьдрал дуусгаас өмнө эзэн Есүс Христ ирэхгүй бол бидний амьдрал дуусна. Тийм үстэй. Үнэн үстэй тийм. Тэр өөрөөр хэлбэл бид нар энэ дуусах амьдралд бидэнтэй хамт дуусах тэр эд баялагын араас яваад хэрэггүй гэж Библи бидэнд сануулж байгаа. Яваад хэрэггүй. Эцсийн бүнд амьдралын төгсгөлд бүх зүйл хоосон байх болно гэж. Бүх зүйл хоосон байх. Харин Бурхны хайр л үнэн байх болно. Бурхны хайр л үнэн байх болно. Амен. Сансрын физикт би өмнө бас ярьж байсан. Шинээр ингээд нөгөө одоо шинэ нийлтүүд ер нь хэдхэн жилийн өмнө гарсан. Тэр нь юу гэхээр одоо зарим шашинт чинь ингэж ярьдаг чинь ингээд хүн ингээд дахин төрөөл ингээд эргэлдээл ингээд циклтонд ингээд амьдраал те. Ингээд нэг оргил дээр хүрээл тэгээд буцаж унаал нөгөөх нь ингээд одоо юу гэдэг говь мовд голомолоо болоод те. Хонин гөрөл мөрөл болоод ингээд явна моон ингээд ярьдаг те. Физик, сансрын физик юг баталсан бэ гэхээр хоёр зүйлийг баталсан. Тэр нь цаг хугацаа хязгааргүй, орон зай хязгааргүй гэдэг баталсан. Энэ шашны хэллэг юм шиг сонсогдно. Гэхдээ шинжлэх ухааны баримтахгүй байна. Цаг хугацаа хязгааргүй. Цаг хугацаа хизээч дуусахгүй байна гэж баталсан. Орон зай бас хизээч хомигдохгүй байна, алга болохгүй байна гэж хэлсэн. Тэгээд хамгийн сонирхолтой нь юу гэхээр цаг хугацаа орон заяар нэг зоосны хоёр талч параллел юм байна гэж хэлсэн. Параллел. Өөрөөр хэлбэл энэ хорвоо дэлхийн мөнх чигээрээ шугам хэлбэртэй гэсэн үг. Бид нар хизээч өнгөрсөн дээрээ очиж үсрээд ухраад үсэрч чадахгүй. Бид нар эсвэл тойрч явж хагаад буцаад энэ чинь хүрээд ирч чадахгүй гэсэн үг. Ирч чадахгүй. Бид нар чугам явж байгаа. Би өнөөдөр 40-тэй байсан бол дараа жил 41 болно. Хизээч би буцаад 39 руу явж чадахгүй. Цаг хугацаа хизээч ухрахгүй гэсэн үг. Шинжлэх ухааны хүлээн зөвшөөрж байгаа. Яг Библийн хэлж байгаа. Библийн хэдэн мянган жилийн өмнө хэлснийг шинжлэх ухаан өнөөдөр бидэнд баталж өгч байна. Тэгэхээр энэ юу гэхээр үн мөнхийн амьдрал үргэлжлэнэ гэж төсөл байхгүй. Амен. Тэгэхээр энэ хизээч дуусахгүй. Бид нар зөвхөн урагшаа явж байгаа энэ шугамн амьдрал дондаа яг бидэнтэй хамт үрэгдээд алга болох энэ материалыг эд зүйлсийн араас битгий хөөцөлтөө. Харин эзнийг өөрийнхөө хувь өв болгооч гэж өнөөдөр Библи бидэнд уриалж байна. Амен. Та бид өнөөдөр юу ч гүйж болно шүү дээ. Яг энэ Иремья шиг Иремья бол юу ч байхгүй шүү дээ. Гар утас масч байхгүй шүү дээ. Иремья тийч өмсөх хувцсчгүй баг байгаа. Тийч бүр ингээд хоолгүй байгаа. Тэгсэн мөртлөө юу хэлж нэхэр эзэн миний өв, эзэн миний хувь, эзэн миний хувь тавилан гэж. Яг энэ итгэлийг Иремьягаас бүгдээр хүлээж авцгаая. Өнөөдөр бид нар хэцүү байж болно. Өнөөдөр бид нар зовж иж болно. Өнөөдөр бид нар шаналж болно. Эргэн тойрны амьдрал нурж иж болно. Асуудал байхгүй. Угаасаа амьдрал тэгжил явдаг. Гэхдээ энэ дунд бид нар нөгөө нэг амьдралын хүн хэцүү нухчаан дундаа өөрөө өөрийгөө булчиж бас болохгүй байгаад байна. Амен. Өөрөө өөрийгөө буллаад, өөрөө өөрийгөө гацаагаад, өөрөө өөрийгөө тэнцээс ингээд нэг юм юунд оруулчаад те. Одоо хүлчээд хөдөлж чадахгүй. Бурхан биднийг дуудаад байдаг. Ингээ явах гэсэн чинь нэг гүл нь уяатай. Тэгээ явах гэхээр нэг өнгөрсөн амьдралаараа уяатай. Харин Бурхан биднийг бос, сэрэг. Одоо наад шанал дундаасаа сэргээд дараагийн миний чамд ирээдүйд чинь бэлдсэн тэр амьдрал руу орох хэрэгтэй байна гэж хэлж байна. Амен. Израильчууд яг энэ цаг үед Иремьяг нэг ч хүн сонсоогүй. Нэг ч хүн сонсоогүй. Бүр алан талангийн явж ирсэн. Гэхдээ яг Иремьягийн энэ хэлсэн үг
70 жилийн дараа биелж байгаа. 70 жилийн дараа яг энэ Израильчуудыг Бурхан буцаагаад их нутг руу дуутдаг. Тэгээс сэргээдэг. Эзра Нехемиягийн үеэр. Бурхан хэлсэн бол гарцаагүй хийн. Бурханы хайр хизээч дуустдаггүй. Бурханы хайр хизээч ингээ өөрчлөгддөггүй. Бид нар хүнтэй адилхан Бурханыг хизээч төсөлж болохгүй. Би сайн байвал Бурхан намайг хайрлаад, би хичээгээд бол Бурханы амьдрал гайгүй юу, тэ? Сайн үйл явдлуудыг ингээ учруулад, би жоохон ингээд уруудаж ундаад, тэ? Ингээ гим нүгэлд автсан чинь миний амьдрал ийм зүйл болоод байна. Ингээ Бурхан ингээл намайг харахтаа ингээл өөрчлөгдөөл, за аваа гайгүй үйлчилж байна да. За ер нь би жоожоод нэг гайгүй хамтчих. Өө энэ нэг юм чи ямар арчаагүй хамт. За болио нөгөө бодож яснаа болио. Ингэж Бурхан бидэнд хизээч ханддаггүй. Бурханы хайр өөрчлөгдөжгүй, дуустдаггүй, төгсгөл үгүй. Тэгээд түүний нэгүсэл өглөө бүр цоо шин байдаг ах дүүсээ. Хамтаа босцгоё. Анх 2007 онд би Эдгэрлийн баяр хөтөлбөрт ингээд ирээд хамрагдчихлаа. Тэгээд хамрагдчих үедээ ингээд зарим зүйлсийг ингээд буруу ойлгож ухаарч сурсаансаа болоод ингээд олон хүмүүст ингээд харилцаан дээр юм хатуу хар яр тэг ингээд буруу ингэж хэлээс гаргүй хандсаасаа болоод олон хүмүүс ингээд бас гомдоожсэн ингээд харилцаанаас болоод. Тэгээ олон жилийн дараа ч гэсэн ингээд тэр хүмүүс ингээд тухайн үед нь хэлж чадаагүй тэгээ олон жилийн дараа хэлжсэн тохиолдол байгаа. Жоо би чамд тэр үед тэгж гомдчихсэн гэл. Тэгээ бүр ингээд 5 жилийн дараа, бараг 10 жилийн дараа шахуу те. Тэдэн жил тэр оны те. Тэр оны тэдэн сарын тэдний тэдэн цагт яг тийм хувцастай байсан. Чи надад тэгж хэлээд би тэгээ гомдоод гэдэг. Тэгээ заримдаа бид нар ингээд ерөөсөө ингээд өнгөрсний хизээч мартдаггүй. Тэгээ ихэнхдээ бид нар тийм нэг юм юу гэдэг юм хар бараан зүйлсийг ингээд тэгэл яваад идэх хандлагатай. Бурхан биднийг уг нь ингээд загалмаа дээр эзэн Есүс Христ биднийг ингээд тэгээ бидний бузармоогоос чөлөөлсөн шүү дээ. Өнгөрсөн амьдралын ял зэмээс чөлөөлсөн шүү дээ. Бурхан түүгээрээ дамжуулаад бидэнд өөрийнх ямар их хайртай вэ гэдгээ танд ямар их хайртай вэ гэдгийг харуулж байгаа. Өөрийнхөө хүүг загалмаа дээр өөхөх хэмжээнд хүртэл бидэнд өгнө гэдэг бол Бурханы хайр ямар агуу вэ гэдгийг харж байгаа. Тийм үгүй юу? Амен. Тэр бүгдээрээ өнөөдрийн амьдралдаа мэдээж бид нар гим нүглээс ангид байхыг хичээж амьдрах хэрэгтэй. Гим нүглийг эсэргүүцэж амьдрах хэрэгтэй. Гэхдээ сэтгэлийн шанал дундаа битгий гацаар ах дүүсэ. Сэтгэлийн төгшүүртэйгээ үлдэхийг битгий сонгоорой. Амьдралд нэг юм амьдралыг эрүүлэр харах чадамжгүй болох хүртлээр сэтгэл зүгээ битгий бохирдуулаарай. Өнгөрсөн амьдралын хар бараан зүйлээр өөрийгөө битгий тийчээ. Харин Бурхны сайн сайхан гэрэл гээгээ хайраар, уучлалаар тийчээ. Амен. Бусдыг буруутгаж битгий амьдр. Бусдыг яллаж битгий амьдр. Бусдыг шүүж битгий амьдр. Бусдыг уучил. Энэ амьдрал богинохон. Нэг л өдөр бидний амьдрал дуусна. Сүхбаастрын хэлдэг байгаа шүү дээ. Бид нар энэ хорвооллын дээр ирэхдээ дистаралтай ирээд буцахтаа дараалалгүй буцдаг гэж. Өнөөдөр бид нар хамтдаа энийгээ суужсэн, хамтдаа тоглоо суужсэн хүмүүс маргааш өглөө сэрхгүй байгаа тийм тохиолдод бид нар ингээ харж шít, мэдж шít, мэдэрч шít. Амьдрал ийм л богинохон. Үл уучлалаа гэж бид нар яг юунд хүрэх юм бэ? Үзний ядалтыг тээлээ гэж бид нар юунд хүрэх юм бэ? Өнгөрсөндөө гацлаа гэж бид нар яг юу хүртэх юм бэ? Шанал дундаа үлдлээ гэд юу өөрчлөх юм бэ? Өнөөдөр Бурхны үг таныг уриалж байна. Бурхныхаа хизээж дуустдаггүй хайраар, Бурхныхаа өглөө бүр өгч байгаа тэр шин нэгүслэр, Бурхны тэр агуу байдлаар бүгдээрээ сэрэгцгээе. Амен. Өнөөдөр таны зүрх сэтгэлийг зовоож байгаа, шаналгаж байгаа, таны бодол санаанд эргэлзээ төрүүлж байгаа, төгшүүр төрүүлж байгаа амьдралын ямар нэгэн асуудал бол яг одоо би таныг эзний өмнөөсөө гэж хүсэж байна. Эзний өмнөрөд эзэн минь энэ шанал дунд, энэ зовлон дунд, энэ төгшүүр дунд, энэ эргэлзээ дунд, энэ итгэлгүй байдал дунд, энэ гарцгүй мэд санагдаж байгаа амьдрал дунд та намайг авраач гэж хамтаа нүдэнэд эзний нэрцгээе. Ирэж яруу сүнсээ
над дээр буугаач намайг тослооч өөрийн хүч чадлаараа сүнсийг минь хоолагч яруу сүнсэнд би хайртай өдөр бүр би таны хайранд устдаг зүрхэнд тань хүрэх юмсан амьдралыг минь атгачтай надтай уламар байгаач хүч чадлыг тань мэдрэгсэн юу тач зүрлэшгүй оршгүй таньдайгаа учрын уулзсан сүнсээр баунэ хүндлий таны ирээч харин сүнсээ над дээр буугаач намайг Бүгдээ хамт хоёр гараа дэш өргөөд эзний нэрцгээ түүний ариун сүнсний тусламжийг дуулцгаая. сүнсийг минь хоолагч яруу сүнсэнд би хайртай өдөр бүр би таны хайранд устдаг зүрхэнд тань хүрэх юмсан амьдралыг минь атгачтай надтай уламар байгаач хүч чадлыг тань мэдрэгсэн юу байж зүрлэшгүй оршгүй таньдайгаа учрын уулзсан сүнсээр баунэ хүндлий таны зүрхэнд тань хүрэх юмсан амьдралыг минь атгачтай надтай уламар байгаач хүч чадлыг тань мэдрэгсэн юу тач зүрлэшгүй оршгүй таньдайгаа учрын уулзсан сүнсээр баунэ хүндлий таны Есүс их эзэн минь бид таныхаа өмнөрч байна. Ариун сүнс минь бид таныхаа өмнөрч байна. Үнэхээр бидний амьдралын өдөр хоногуд донд эзэн та бидний хүч чадал байж таны хизээж дуустдаггүй хайр, хизээж төгсдөггүй хайр донд бидэнд хандж байгаа таны өрөвт сэтгэлийг бид ойлгож ухаарч амьдрмаар байна. Бас бид мэдэрмээр байна эзэн минь. Та бидэнд өөрийн өршөөл уучлалыг мэдрүүлээч. Та бас ойлгуулаач. Аваа бид үнэхээр амьдрал донд цөхөрч бас ядарч ирээдүйд найдах найдвараа алдж байгаа бол алдсан байсан бол эзэн та биднийг сэргээж өгөөч гэж таньсахууч. Бид өнгөрсөн амьдралаа харахтаа бас өөрөө өөрийгөө буруутгаж яллаж амьдарч байсан бол хин нэгэн хүнийг ч гэсэн үзэн ядаж гомдож амьдарч байсан бол эзэн та биднийг чөлөөлж өгөөч. Өнгөрснөөс нь та биднийг чөлөөлөөч. Өнгөрсөнд болсон тэр хар бараан түүхүүдээс үзэн ядалт гомдол үл уучлалаас та биднийг чөлөөлөөч. Шаналлаас та биднийг чөлөөлөөч. Амьдралын хүнд хэцүү бэрхшээл эргэлзээтэй байдал буруутгал донд эзэн минь та биднийг орхиогоод баярлалаа. Үргэлж та бидэнтэй хамт байдгийн төлөө танд баярлалаа. Та биднийг өчигдрөөр нь биш өнөөдрөөр минь та бидэнд ханддаг учраас танд баярлалаа Есүс. Хайртай Аав минь тандаа баярлалаа. Эзэн тэгээд та бидний хувь тавилан, та бидний өв байх болтугай. Юунаас ч илүүтэйгээр, хинээс ч илүүтэйгээр зөвхөн та эзэн Есүс Христ та бидний эд баялаг байх болтугай. Энэ газар дэлхий дээр бид эд баялагийг хурааж биш, харин тэнгэрт эд баялаг хурааж амьдрахад та туслаарай. Өдөр бүр таньтайгаа нөхөрлөж амьдрахад та биднийг өөрийн ариун сүнсээрээ замчлах болтугай. Хайртай Аав минь, энэ газар хүрэлцэн ирсэн таны хайртай охид хөвгүүдийг би өрөөн залбирч байна. Та өөрийн хүүхдүүдийг үнэхээр амьдралын өдөр хоногудад өрөөгөөрөө хэрэгцээтэй бүх зүйлээр нь та хангах болтугай. Зүр сэтгэлнийг бүтэн та өөрийн мотыг хүргэж, та зүр сэтгэлний бүрийг чөлөөлөх болтугай, эдгэх болтугай. Хийж буй ажил, төрөл, бизнес, хичээл, сурлага бүх зүйл дээр нь эзэн таны ариун сүнсний өдөрдөмж мэрэгэн оюун ухаан хамт байх болтугай. Та
та өөрийн хүүхдүүдийн амьдрал дээр өөрийн хүсэл тааллын дагуу өөрийн төлөвлөгөөг гүйцэлдүүлж тийхүү та өөрийн хүүхэднийг бүрээр дамжуулан энэ зогсож байгаа таны охин хүннийг бүрээр дамжуулан та өөрийн нэрийг алдаршуулах болтугай. Баярлалаа Есүсээ. Таньда баярлалаа. Бүх алдрыг таньда өргөж байна. Өдөр хамтаа нүдэн анан гараа өргөн Эхээсний заасан залбирлаар хамтаа тунгалцгаая. Та намайг дагаа тунгалан залбираарай. Тэнгэр дэх бидний Аава. Таны алдар ариун наар дуурсдгаа. Таны хаанчлал ирдэхвэ. Таны таалал тэнгэрч шиг газарт бас биелдэхвэ. Бидний өдөр тутмын хүнсийг өнөөдөр бидэнд хайрлаач. Бид үрдэнгүүдээ уучлсны адил өөрсдийн минь өрийг уучлаач. Биднийг уруу татланд бүү автуулаач. Ёрын муугаас гэтлгээч. Хаанчлал, хүч чадал, алдар суун мөнхөд таних. Амен. Амен.